За өдрийн мэндэ. За энэ 7 хоногийн 6 дахь 7 хоног тийм ээ. За 6 дахь 7 хоногийн маань асинхрон хичээлийн 1-р хичээл бол эрдэм шинжилгээний найруулгын онцлог төрөлхсөн хичээл байна. За хичээлийн маань зорилго эрдэм шинжилгээний найруулгын их онцлог төрлийг эсэргээр санах жишээ баримтаар тайлбарлах гэсэн. За ийм зорилго. За ер нь эрдэм шинжилгээний найруулга гэж юу вэ гэдэг талаар бас та бүхэн өмнөх одоо ангид үзснээр бас эргцүүлээд бодоорой. Байгаль нийгэмд их одоо хэрэг явдлын тухай өгүүлбэртэй түүний зүй тогтлын харьцааг одоо дүгнэн бичдэг юм бичгийн одоо найруулгын төрлийг бид нэр эрдэм шинжилгээний найруулга гэж нэрлэдэг. За эрдэм шинжилгээний найруулга бол дотроо их олон одоо онцлог шинжтэй. За албан ёсны одоо шинжтэй учраас энэ загварт найруулгын нэг төрлөө гэж үзэж болно. За эрдэм шинжилгээний найруулга бол тоо баримт нэр томьёо ихтэй тухайн шилжилгээний нэр томьёог ашигласан бүтээлч мэдлэг дэлгүүц байдаг. За мөн баталж унталсан гаястаа асуудлыг дэвшүүлсэн. За мөн нэр томьёо мэрэгжлийн хэлхийг бол үргэн хэрэгэлдэг. За уншигчдод мэдээлэл өгөх одоо ийм чанартай. За мөн үгийг одоо шууд утгаар хэрэгэлдэг юм онцлогтой байх нэ. За үзэн онцлог, үгийн сангийн онцлог, өгүүлбэр зан онцлог их цогцлбарын онцлогудаас байна. За үзэн онцлог нь бол ихтэй одоо жинхэнээр зохиолдог үйл нь одоо цагийн хэлбэрээр одоо хөвчлэн хэлбэрждэг баталсан баймж утгатай нөхцөл бүтээгдэхүүнийг хэлдэг тийм ээ. За үгийн сангийн үед бол шинэ ухааны дундын нод үгсээ за төрслөх хэрэглүүр утга шийдсэн орохгүй гадаад үг за мөн латин үг хэллэгэдэг бол нэлээд ашиглана, мэргэжлийн үг хэллэгэдэг ашиглана. За өгүүлбэрийн хувьд бол нийлбэл өгүүлбэр гол нь за батлах үгүйсгэх итгүүлэх одоо зорилготой ийм одоо нийлбэл өгүүлбэрүүдийг ашиглана гэсэн. За цогц санаа доолмороор бол бичдэг. За их цогцлбарын хувьд бол юмс үзэгдлийн мөн чанар учир шалтгааныг тайлбар тодорхойлсон тоочмж эргцүүлэмжийн хэв маягийг голдог. За тулгуур үгс нь бол их хвчлэн одоо олон дахин давтагдаа гэсэн юм онцлогтой. За найруулгын маань эрдэм шинжилгээний найруулгын маань үүрэг бол үндсэн 5 үүрэг байна. Өөрөөр хэлбэл эрдэм шинжилгээний найруулга нь бол судалгааны үр дүнг одоо ойлгомжтой үнэн зөв нотлохын тулгуурлан илэрхийлэх эрдэм шинжилгээний харилцааны одоо хэлбэр юм а гэж ойлгоно. За нэгдүгээрт мэдээлэх үүрэгтэй. Энэ бол судалгааны зорилго, арга, үр дүнг одоо тодорхой үнэн зөв байдлаар уншигчдад хүргэдэг. За судалгааныхаа санаа дүгнэлтийг баримт, тоо, туршилт ихсрүүлж аргал нотолж үзүүлдэг учраас нотлох үүрэгтэй. За яагаад энэ үр дүн гарсан ямар шалтгаантай байгааг логик дараалал тайлбарладаг учраас тайлбарлах одоо үүрэгтэй. За мөн эрдэмтэд судлаачдын хоорондын одоо мэдээлэл солилцох, за судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэдэг учраас харилцах одоо үүрэгтэй. За судалгаагаар шин санаа хандлага дэвшүүлдэг эсвэл өмнөх одоо онолыг баталдаг эсвэл үгүйсгэх юм зорилготой учраас онолын үндэслэл одоо гаргаж бичдэг ийм одоо онцлогтой байх нэ. За эрдэм шинжилгээний найруулгын төрлөдөг бол дотроо хэд одоо ангилна. За олон одоо шинжилгээний салбараас гарч байгаа этгээд өгөөлөл, шүүмж, ном, гарын авлага, тохиол, сэтгүүл, за мөн нэмэгтгэл, эрдмийн зэрэг горьсон зохиол, реферат, эрдэм шинжилгээний ажил зэргийг бол бүгдийг эрдэм шинжилгээний найруулгын төрөл мармж үсттэй. За жишээлбэл найруулгын төрлүүд дотор ном гэсэн одоо төрөл байна. Судалгааны ажил тохиол. За энэ одоо өөр өөрсдийнх нь тус бүрийнх нь агуулга, хэлбэр, зорилго, үгийн сан хэлцэн тухай ойлголтыг та бүхэн слайд бас за уншаад тэмдэглээд өөрөө болгож мэдэж аваарай. За мөн шилжилгээний зохиолын одоо гол үүрэг нь бол одоо дэвшүүлсэн таамаглалынхаа үннийг одоо батлахад оршдог. Өөрөлдөл үгээрээ нэг эрдэм шинжилгээний найруулгын зорилго ач тус оршно гэж. За ийм учраас хэлний хэрэгсэл одоо шинжилгээний зохиолыг мэдээлэх ба нөлөөлөх гэсэн одоо зорилгыг бол хэрэгжүүлэхэд одоо хэрэгэлдэг. За өөрөлдөл аливаа одоо шинжилгээний зохиол нь бол нөлөөлөх үе итгүүлэн батлах онцлогоор уран зохиолын болон сонин нийтийн найруулгаас ялгаатай байдаг гэж ингэж ойлгож байна. За тэгэхээр бид бол эхийн одоо тайлбарсан сэн дээр тийм ээ. Синхрон хичээл дээр ч үзэж байгаа шүү дээ. Бичгчийн одоо зорилго ямар байх вэ? Мэдээлэх, нөлөөлөх, за ятгах, итгүүлэх, за хөгжих, баясгах гэсэн одоо ийм үндсэн 3 одоо зорилготой гэдэг бол эрдэм шинжилгээний найруулгын зорилго нь мэдээлэх ба нөлөөлөх одоо ийм зорилготой байна гэж. За ингээд өнөөдрийнхөө хичээлийн агуулгатай холбоотой за дасгал даалгавруудыг ажиллаж сорилыг ажиллаарай гэдгийг чинь сануулъя. Тэгээ та бүхэндээ амжилт хүсье.